Би нэг Булган аймгийн Улсын нэгжийн амар сайхан ахын дунгуйлдах мэхийг аягүй их үздэг дуртай. Тэгээд тэр мэхээ хийх гээд ингээд орсон чинь дутуу ороод тэгээд ингээд толгоогоо уургалалцах. Тэгээд намайг түлхэхээр би дагуулаад нэг суганд нь сэжих маягтай л тэгээд сүүл тараад исэн чинь яг нэг өмсөх мэх болсон юм шиг л. Яг унаал явж исэн тэгсэн чинь харин азаа. Тэгээд суганд нь иргэцсэн чинь давсан тэгээд давчаад өөртөө айгуух баярлсан. За самцхан уу сэцэгийн миний үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Булган аймгийн харьяад Чожомцын Төвдөн Тарва гэдэг жижигцүгийн шгшээгийн тамирчаа. За энэ миний барилдааны бичлэг бол 2025 оны Монголын жижигцүгийн холбооны Айрагны баяр гээд бисрэг наадам. Тэр Айрагны баярын үндэсний өвхийн барилдаан дээр үзүр төрөний барилдаан байсан. Би нэг Булган аймгийн Улсын нэгжийн амар сайхан ахын дунгуйлдах мэхийг аягүй их үздэг дуртай. Тэгээд тэр мэхээ хийх гээд ингээд орсон чинь дутуу ороод тэгээд ингээд толгоогоо уургалалцах. Тэгээд зүүн гараар энэ суг хонгорцооных нь хонхрын барьцыг авч яагаад за намайг ямар ч гэсэн энэ дээрс нэг үл төрн нэг үл татах бах та гэж бодож байсан. Тэгээд яг намайг өөдөөс түлхээд тэгээд энэ зүүн гараараа хөлийн маань дотор талаас нь ингээ хаглаад татсан гадна тийшээ. Тэгээд намайг түлхэхээр би дагуулаад нэг суганд нь сэжих маягтай л тэгээд сүүл тараад исэн чинь яг нэг өмсөх мэх болсон юм шиг л. Угаасаа яг л унж дууссан газар л да. Тэгээд угаасаа яг унаал явж исэн тэгсэн чинь харин азаа. Тэгээд суганд нь иргэцсэн чинь давсан тэгээд давчаад өөртөө айгуух баярлсан. Өөртөө ч гэлтгөө ер нь тэнд байсан бүх хүмүүс л орилол айгуу гоё мэдрэмжтэй байсан. Өмнө заа начин цолтой бөхчөөж гисэн байсан. Тэгээд тэр дундаа тэр ах надтай барилцсан ах болохоор жижигцүү барилддаг BB Academy-ийн тамирчин тийм хүн байсан. Сүүлд бичлэгийг харсан чинь айгуу харамсаж байгаа болтой ингээд гараа цохиол тэгэл айгуу юм ширүү ховцаагүй бол босч ирж байсан. Тэгээд угаасаа айгуу тийм гоё момент үүссэн болохоор бүгд хүмүүсийн амар хаз жаргалтай гоё инээцгийг л хийчихсэн. Одоогоор л яг л миний өөрийн барилдаан л надад хамгийн их тад үлдээд байна. Тэгээд бүхэн групп дээр орсон. Тэгээд бүхэл хүмүүс зөндөө олон шир өнгөрсөн жилд бүр амар ирсэн. Тэгээд энэ жил бүр дахиж гарч ирээд гайхаад өвөл ямар сайн даа нөгөө Баян онгорын бүхэн групп дээр гараад ирсэн. Яваад исэн чинь Facebook руу баахан Баян онгорын хүмүүс реквест явуулсан. Манай өвгөөгийнх дүнэр гээд бүгд аймаг сумын цолтой бөхчүүд байдаг. Тэгээ манай ээж өөрөө Санжаатан Бааваргын үеэл хүн байдаг. Тийм учраас нөгөө багаасаа нөгөө бүхэн ертөнцид гэдэг шиг бүхэн гэр бүл төсч төрнсөн. Тэгээ өөрөө нөгөө нэг жим багтаа багаасаа нөгөө жуудо барилдаад өссөн болохоор жингээрээ илүү барилдаад одоо тэгээ жижигцүү рүү орж ирээд жижигцүүгийн тамирчин болоод нэг 5 жил болж байна. Тэгээ үндэсний өхөөр бол хаяа нэг ингээд барилддаг сонирхлоор. За даан ганц үндэсний өх хэлтгүү ер нь ихэнх бүхэн төрлүүдээр ашигладаг нөх бол би нэг юм өөрийн санслахтай нэг хөмөрдөг хүмүүсээс арай нэг өөрөөр хөмөрөх мэх дуртай. Тэгээд нөгөө би жижигтэй учраас тэгээл нэг итэ утгаа хөл мэхнүүд юм хүний тэнцвэр алдагдсан мэхнүүдэд их дуртай. Одоо улсын дархан аварга Батцуур гэдэг аваргыг би бол хөвөн талаас нь бүх талаас нь олон талаас нь харж бас үлгэр дуурайл авдаг. За тэгээд Булган аймгийн харьяат улсын начин дунгуйлдаг амар сайхан начныг бас үлгэр жишээ авдаг. Тэгээд ер нь нутгийн том цолтой бөхчүүдээс ихэнхээс нь одоо яг өөрөөсийнх нь даваа талуудыг гоё харж үлгэр жишээ авдаг. Миний хувьд бол үндэсний бүхөөр барилдах аягүй дуртай. Тийм учраас хаа нэг баяр байвал барилдана гэсэн бодолтой байгаа. Тэгээд эх жилээс бас жоохон жингээ нэмж хагаад үндэсний бүхрөөгөө төлхөө орё гэсэн бас нууцхан бодлоо. Үндэсний бүхийн багш гэвэл бүр хамгийн анхны багш гэвэл миний үеэл ахтар 3-4 наснаас хойш ноцолж өгсөн. За тэгээд яг бүхий спорт хичээлж эхэлснээс хойш Булган аймгийн Монгол Улсын авиа засвалжуулагч Эрдэнэч хэрэгжин байгаа. Олон улсын хэмжээний мастер аймгийн зан аягийн Батшиг гэж багш нар байдаг. Миний хувьд бол тэр хүмүүсийн эрүүл магтаалыг аюул сайхан бэлгшээж хүртэж авч байгаа. Тэгээд тэр бүх сайхан намайг дэмжиж надад урам харилсан бүх сайхан хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.